Окей. JavaScript-ийн 10 дахь хичээлдээ тогтоомоор л. Хамгийн сүүлд бид нэр энэ keyboard events гэдэг function одоо юу гэдэг class гэх юм уу? Энэ object-ийг бол бичиж дууссан байгаа. Гэхдээ би хамгийн сүүлд гол зорилго нь одоо бид нэр одоо энэ keyboard-ны дөрвөн сүмийг дараад энэ онгоцыг хөдлөх маань одоо бидний гол зорилго байсан. Гэхдээ өнөөдөр онгоц маань хөдлөхгүй байранда байсаар л байгаа. Ямар нэгэн софтверт одоо ямар нэгэн бүх софтверт тэр нь үйлдлийн системд ч гэсэн доор нь main loop гэж байдаг. Одоо тэр нь нэг тойрог loop одоо тойрог хамгийн сүүлд shutdown хийх хүртэл одоо үйлдлийн систем байна бол тойрог ажиллана гэсэн үг. Ерөнхийдөө нэг тойрог нь хвчлэн CPU-ны clock гэж байдаг. CPU секундын одоо хэдэн юу яа CPU-ны цагаар гэх юм уу та. Гэхдээ тэр нэрийн талаар нь би тийм дэлгэрэнгүй бол ярмаар байна. Бидний game engine бичгэд бас бидний game engine game loop гэдэг зүйл бол хэрэгтэй бүх одоо тоглоомнуудаар бол game loop гэж байгаа. Game loop гэдэг нь болохоор хэдхэн үдлэл дахин хийгээд тоглоомоо одоо X-ийн дараа тоглоомоо quit хийгээд гарах хүртэл одоо тэр loop маань байнгын одоо тойроод ажиллана гэсэн үг. Main одоо энэ дээр бид нэр бол game loop-ийг очно. Game loop маань одоо юу хийх вэ? Дотроо хийх ажил нь маш энгийн. Хамгийн ихэд clear screen одоо дэлгэцэн дээр хуучин зурцсан байсан бүх юм ихлээр delete-лэн дараа update хийн одоо бүх object хөдөлгөөн бүх одоо keyboard events нэтэр бүх юм маань яагаад энэ дээр маань бүгд одоо update progress бүх юм update хийсний дараа draw одоо шинэ object-уудынхаа байрлал хөдөлгөөн одоо бүх юм update хийчихэд дараагийнхаа фреймийг зурна гэсэн үг. Тэгээд тэр дараагийнхаа фреймийг зураад тэгээд дараагийн алхам нь болохоор буцаад нэгд алхам руугаа өсрөх. Нэгд алхам гэдэг одоо хоёр дахь алхам. Энэ одоо алгоритм гэдэг зүйл ерөнхийдөө бол юм алхмуудыг л бол алгоритм гэж хэлдэг. Айгүй их ананд бас алгоритмын талаар заагаач гэж ярьдаг. Би өглөө компьютер сайенс заач дараа нь алгоритм зааяа гэдэг. Одоо энэ маань бол ерөнхийдөө маш товчхондоо бол алгоритм game loop гэдэг маань game loop гэдэг алгоритм. Game loop гэдэг зүйл маань юу хийх вэ гэхээр ихтэй дэлгэцээ цэвэрлэн дараа нь update хийн. Тэгээд зурна дөрөвт алхам нь болохоор дөрөвт алхам нь step go to нэг step 1. Тэрээ одоо нэг тоглогч маань quit хийгээг бол дахиад эхнийх алхам руу очиад дахиад энэ зүйл ингээд тойроод байна гэсэн үг. Тоглоом тоглож байгаа хүмүүс quit хийх хүртэл одоо тоглоомоос гарах хүртэл тоглоомын бараа маасад хаах хүртэл энэ loop маань ингээд давгүй тойрно гэсэн үг. Ердөө энэ зүйлийг юм. Гэхдээ нэг асуудал байгаа. Game loop маань секундуудад хичнээн удаан тойрох вэ гэдэг зүйл байгаа. Тэр маань ерөнхийдөө бүх game engine бол ерөнхийдөө секундэд 60 фрейм рендерлэхийг зорддог. 60 фрейм. Яг одоо дэлгэцний тохиолдол бүх зүйл дандаа 60 Гц гэж хэлсэн байдаг. Тэр маань юу гэсэн үг вэ гэхээр секундэд 60 удаа одоо энэ яг график картн дээр бас харагдаж байна. 1920 1080 одоо full HD resolutionтай тэгээд 60 Гц-ийн монитор харагдаж байна гэдэг. Би энэ одоо өөр тоглоомныгэд энэ full HD Гц-ийг би одоо 100 Гц болгох юм бол энэ дэлгэц маань заримдаа хавхар болчтой зарим тоглоом дээр install хийнгүүд default-ороо одоо 100 Гц мэт цаанаасаа тийм тохиолдол байдаг. Тэнгүүд миний энэ дэлгэц секундэд 100 удаа рендер чадахгүй учраас дэлгэц маань хавхар болчтой байгаа. Тэгэхээр ерөнхийдөө бол бүх одоо гейм инженерүүд секундэд 60 фреймийг бол гол зорилгоо болгодог. Яагаад 60 фрейм хийхээр өдрийн гэрэл гэдсэн өдрийн гэрэл одоо секундэд 60 удаа унтарч ясдаг. Тэрний хүний нүд харж амждаг. Одоо бидний үзэж байгаа энэ зурагт бүх зүйлс маань энэ компьютерийн дэдс маань яг одоо ч гэсэн энэ маань секундэд 60 удаа унтарч ясж байгаа. Тэгэхэд бид нэр энийг харж амжихгүй байгаа. Дээр хэрвээ санаж байгаа бол дээр үеийн хар кинод байдаг. Charlie Chaplin одоо фрейм гэж харах юм бол биш фрейм миний харсан зүйл шүү дээ. За FPS тэгвэл гарч ирэх нэ зэ. Одоо энд бол ихтэй харагдаж байна да. Энэ ихтэй жоо ойлгомжтой. Википедиа дээр хараад зүгээр ах.
wiki руу ороод frame rate одоо энэ морины хөдөлгөөн энэ үндсэндээ бол 12 зураг одоо ингэж солигдож байгаа. Энийг бол хүн харахгүй байна. Дээр бид нэр ингэж хар цагаан зурагтан дээр ингэж дээр хар цагаан кино дандаа нэг тэгж гардаг. Байж байгаа ингэж доороос нэг юм кадр солигдоод ингэж арт нэг прожектор авсан. Тэр прожектор нь унтарч часаад зургуудаа солиод байдаг. Ерөнхийдөө бол орчин үеийн зурагт ч гэсэн яг адилхан. Өнөөдрийнх гэхдээ тэр нэг анимачлаг тэр зүйл нь маш хурдан болцсон, секунд 60 удаа болцсон. Тэр хүний нүд бол тэрнийг бол харж амжтгүй байгаа. Тийм учраас одоо энэ дээр үеийн энэ морины анимашн харагдаж байна. Одоо энэ бол ингээ 12 зураг одоо түрүүний тэр вики дээрээс нь зураг харагдаж байна. Энэ дээр үед бол анимашн одоо ингэж хийдэг байсан. Араас нь зургууд бол солигддог. Билет өнөөдөр видео файл өнөөдөр бүх зүйл ерөнхийдөө бол ийм фрейм гэж бол байдаг. Тэгэхээр бидний гейм инжин маань секундэд одоо 60 удаа энэ гейм луп маань одоо 60 удаа тойрох бол бидний зорилго. 60-аас эндээс зарим апдейт маань удаан болоод одоо тэр маань маш их удаан цаг зарцуулах юм бол бид нэр секундэд 60 даа бол хүрч амжихгүй гэсэн үг. Тэгэхээр нэг удаагийн тойрог маань бол ерөнхийдөө бол максимум цаг нь болохоор нэгийг хувааханд 60. Тэнгүүд 0,16 гэдэг араас баахан 6 өнгөлжсөн одоо энэ тоо харагдаж байна. Энэ бол одоо бидэнд байгаа нэг фрейм хийх одоо цаг. Бид нар бол 0,16 секундэд одоо амжиж энэ бүх үйлдэлээ хийх ёстой гэсэн Win 4 зүйлээ. Тэгвэл цэвэрлэн апдейт бүх юм апдейт хийх. Тэр апдейт хийх юм болохоор 0,16 секундын дараа одоо бүх юм маань хөдөлсөн байхаар яана гэсэн үг. 0,16 секундын дараа одоо обжектуудын байрлал нь хаана болсон бүх юм маань яаж апдейт хийгдсэн бэ? Тэр бүх апдейтуудаа хийгээд зурах функшнгаа дуудаад зурах ажил бүх юм маань бол одоо биднэрт бол байгаа цаг маань энэ нэг луп маань 0.16 секунд байгаа гэж ойлгож болно. Биднэрт ийм бага цаг байгаа. Хэрвээ энэ цагтаа амжихгүй бол парамен секундэд 60 удаадаа рендер хийж амжихгүй. Тэгээд парамен гацсан. Бид нэр лаг гэдэг зүйлийг бол мэдэрдэг. Лаг гэдэг заримдаа ингээд дота модод оруулж явахад жоохон хүчин сул компьютер дээр бол графикийн өндөрсөн байхад том дайм болдог team fight гэдэг бөөн эффектүүд ороод ирэн бөөн анимашн бөөн шиднүүд зэрэг хийгдээд эхлэнгүүд айгүй их апдейт хийгдэж эхэлнэ. Тэнгүү зарим скрин маань ингээд ерөөсөө апдейт хийгдэхгүй ингээд таг гацчихдаг байгаа. Тэр нь болохоор юунаас болж ийм хэрэг энэ цагтаа амжихгүй болохоор ийм зүйл болж байгаа гэсэн үг. Тэгэхээр бид нарт одоо юм цагийн механизм бас энэ game loop гэдэг зүйл маань хэрэгтэй гэсэн үг. Бид нэр цагаа одоо бүх юмаа тооцоолох хэрэгтэй болно. Гэтэ тэрнийг бол бүр нарийн одоо орчин үед бол хийгээд авах шаардлагагүй болсон. Яагаад гэвэл орчин үеийн браузерууд дээр бол request animation frame гэдэг функшн цаанаасаа бол байдаг болсон. Энэ бол одоо орчин үеийн стандарт. Одоо нэг яг өнөөдрийн байгаа стандартаар бол яг энэ байгаа гэсэн үг. Энэ request animation frame энэ функшн юу гэдэг юм бэ гэдэг одоо энэ documentation унших юм бол энэ browser animation энэ апдейт гэдэг зүйлийг одоо дараагийн зурх одоо яг саяны миний тайлбарласан зүйлийг тэгээд 16 секунд болгоно одоо бидний өгсөн функшн маань бол call хийдэг байгаа. Callback function гэдэг бас зүйл байдаг. Тэр зүйлийг би маш товчхон бас ярих хэрэгтэй болж байна. Callback function. JavaScript гэдэг параметр маань ерөнхийдөө нь бол өөрөө бол functional parameter. Functional parameter гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ параметр хийхдээ бүх зүйл нь одоо function бүх юм нь одоо ганцхан function гэдэг зүйлээр ашиглаж одоо энэ параметрыг бол бичих боломжтой гэсэн үг. Нэр нь бол орчин үеийн маш олон functional parametrүүд бас байгаа. Тэдгээрийн суурь нь бол ерөнхийдөө calculus ямар юм бэ? Бас параметр гэсэн. Calculus programming language. Lambda calculus гэдэг нэртэй параметр. Одоо энэ бол ерөнхийдөө бүх орчин үеийн одоо functional параметрын суурь нь. JavaScript бас үүнээс суурьсан. Тэгээд ерөнхийдөө бол тэр нь одоо юу гэсэн үг вэ гэхээр жишээлбэл my function байна. Энэ функшны үг гэхээр энэ аргументн дээр өөр функшн авна, callback.
тэрнийг бол ерөнхийдөө бол callback гэж ярьдаг. Дараа нь бид нэр my function гэдэг зүйлээ дуудахтаа бид нэр дахиад өөр function var my other function гэж. Биш my callback function. Callback function. Одоо энэ function маань бол одоо ямар нэгэн зүйлийг бол хийн. Энэ маань юу гэдэг callback I got it. Тэнгүүд my function гэдэг одоо энд үүсэж байгаа function маань argument нь болохоор callback гэдэг function авна гэсэн. Тэгэхээр бид нэр энэ дээр өөр function одоо pass гэсэн JavaScript нь ийм боломжтой одоо өөр function passlаад тэнгүүд дараа энэ дотор одоо ямар нэг юм хийж байгаа энэ function ямар нэг юм бол хийн. Тэнгүүд дараа нь callback function-га дуудана. Тэрний үгс үг гэхээр одоо миний энд хийгдсэн бүх зүйл ингээд дууссан гэдгийг одоо мэдэгдэж байгаа гэсэн үг. Одоо бүх юм маань дуусангууд дараа нь callback гэдэг function-га ажиллуулаад тэр маань бол энэ function. Одоо бол харахад бол жоохон эвгүй харагдаж магадгүй би нэг дахиад нэг тайлбарчий. Бид нар бол хамгийн эхлээд энэ my function гэдэг function үүсгэж байгаа. Тэр function маань болохоор argument нь бол callback function авна, өөр function авна гэсэн үг. Тэр function-га бид нар болохоор энд үүсгэжлээ. My callback function гэдэг. Дараа нь бид нар my callback гэдэг function одоо энэ function-га дуудаж ажиллуулахдаа бид нэр өөр function-га pass тэр маань энэ function. Тэнгүүд одоо энэ function маань болохоор энэ function дотроос одоо энэ my callback гэдэг function call хийгднэ гэсэн үг. Тэгэхээр бид нэр дараа нь дахиад өөр function pass my other callback function. Дараа нь энэ дээр variable my other callback function. Энэ маань болохоор console log I'm other function гэж function. Одоо энэ параметр ажиллаад арах юм бол энэ эхлээд debugger ажиллаж харсан дээр юм. Ер нь тэр нь арай ойлгомжтой. Main JavaScript файл одоо эндээс олно. JavaScript main JavaScript. Одоо би яг энэ 36 дахь мөрөн дээр би яг энэ my function гэдэг function одоо яг энэ дээрээ би параметрыг пауз авчлаа. Энэ debugger tool одоо энэ debugger гэдэг зүйлийг бас ашиглаж сурах нь их хэрэгтэй. Яагаад гэвэл одоо том компани Google, Microsoft гэдэг юм уу том компанид ажилд ороход чиний энэ debugger skill гэдэг зүйлийг чинь бас айгүй шалгаж чам чи хэр сайн debugger одоо skill энэ чинь чамд чи одоо сайн debugger одоо би одоо яг энэ debug хийж харуулж байна. Debugger skill чинь сайн байх юм бол одоо ажилд орох ононд ч айгүй их нэмэр болно гэсэн үг. Одоо би энэ параметр pass одоо pause аваад энэ function-га дуудахтаа би my callback function гэдэг function би pass хийж байна. Тэгээ одоо энэ function дотор руу орон дараагийн алхам гэдэг оронгууд би 25 дахь мөрөнд ирсэн. Одоо энэ pass function маань болохоор энэ function. Яг тэр бид нэр энэ function passсан. Дараа нь би одоо энэ f11 гэдэг биш f9. Тэнгүүд одоо энэ function-ийн дотор орж ирсэн. Тэгээд I called одоо би консолоор гаргаж ирж байгаад f9 тэнгүүд консоль дээр дараа нь I called дараа нь f9 гэдэг одоо тэнгүүд энэ my function гэдэг function маань ажиллаад дууссан. Тэнгүүд дараа нь буцаад 36 дахь мөрөн дээр хурж ирэнгүүт дараагийн мөр рүү орж байгаа. Дараагийн 37 дахь мөрний код одоо тэнгүүд энэ маань f9 дарангууд дахиад одоо ийшээ орсон. Энэ маань ямар нэгэн зүйлээ бол my function гэдэг маань ямар нэгэн зүйлээ хийгээд тэр нь дуусангууд callback function-га дуудана. Тэнгүүд тэр callback function маань болохоор арай өөр callback function my other callback function гэдэг энэ function бид нь пассан. Тийм учраас одоо энэ function дуудангууд my other callback function гэдэг рүү ороод ирсэн. 33 дахь мөрөн дээр дараа нь энэ console log my other function. Тэгээд энэ одоо буцаад энэ код маань дууссан. Ягаад гэвэл бид нэр энэ код энэ callback function маань сайн ажиллаад дууссан. Дараа нь энэ my function гэдэг function маань дуусч байна. Тэгээд одоо main JavaScript параметр дуусч байгаа. Callback function гэдэг маань ердөө юм ойлгосон байх гэж байна. Тэнгүүд бидний одоо энэ түрүүнд яриадсан бидний энэ браузер дээр request animation frame гэдэг function байгаа. Энэ маань юу авах вэ гэхээр өөр function авна. Бидний callback function авна.
Одоо яг энэтэй адилхан ажиллаж байгаа гэсэн үг asynchronous function. Одоо тэгээд би нэг консоль гэж харъя. Юу болоод. Hello. Тэгээд одоо F5 дараад ажиллуулгад бараа debugger одоо эднэрээ зогсон. Бид нар дахиад debugger хэрэггүй. Энэ хаана нэг debugger болж зогсож байна. Яра F5. Энэ маань юу хийж байгаа гэхээр одоо яг 0.16 секундэд яг одоо багтах одоо тэр яг calculation хийх гэсэн. Одоо бидний энэ бүх ажил маань 0.10 секундэд ажилласан бол одоо 0.6 секунд хүлээнэ гэсэн үг. Эндээс 0.0 одоо биднэрт бол оногдсон цагийн тэгвэл бидний парам маш сайн ажиллаад одоо 0.10 секундэд бүх ажлаа хийсэн бол биднэрт үлдэж байгаа 0.6 секунд үлдэж байна гэсэн үг. Тэнгүүд энэ request animation frame гэдэг нь болохоор 0.6 секунд хүлээгээд бидний өмнөөс одоо энэ тооцооллыг хийгээд дараагийн функшнгаа дуудана. Хэрвээ энэ маань одоо бидний юу маань яг 0.16 болсон ч юм уу арай удаан болцсон бол шууд дараагийн функшн цаг алдахгүйгээр шууд одоо callback функшнгаа дуудана гэсэн. Callback function гэдэг нь одоо би яриад байна. Энэ дээр одоо би юуч variable main loop function. Одоо өнөөдөр бидний game маань одоо энэ main loop гэсэн үг. Тэгээд main loop гэдэг function маань одоо 0.10 бид нар одоо 0.16 секундын төрөнд тайлбарлаж дахиад тайлбарлаж гацаад байна. Биднэрт одоо яг ийм цаг үлдсэн гэх юм бол одоо энэ function маань ийм секунд зүг хүлээж агаад тэгээд дараагийн фреймний одоо main function маань дуудана гэсэн үг. Одоо бид нэр энэ функшнгаа паслаад дуусангууд нь request animation frame тийм. Энэ маань юу гэх вэ гэхээр одоо main loop манууд яг эдгээр зүйлсийг бол хийн. Main loop гэдэг маань function. Тэгээ одоо main loop-ийг дэвтүүлж байна гэсэн хамгийн сүүлийн болохоор хамгийн ихний одоо дуудаж байгаа болохоор гэхдээ энийг бол заавал энэ request animation frame дуудаад авах шаардлагагүй. Хамгийн ихний удаад бол шууд ингээд дуудаа ажиллуулсан ч ялгаагүй. Би ерөнхийдөө ихтэй саяны шууд дуудсан илүүд үзэж байна. Тэр нь илүүдээр тэгээд энд болохоор бидний algorithm маань бол ерөөсөө ихтэй дэлгэцээ цэвэрлэн дараа нь автодэхийн дараа нь зурна. Дараагийн фреймний одоо дараагийн кадрыг скриныг зурна гэсэн үг. Тэнгүүдээ дараа нь эхний одоо буцаад нэгт алхам руугаа очно гэж одоо тэр маань болохоор энэ тэнгүүд бидний одоо буцаж дараагийн юм нэгт алхам руугаа очих одоо код маань ерөөхдөө юм гэсэн үг. Request animation frame тэгээд энэ function маань өөрийгөө одоо энэ дамжуулаад өгч байна гэсэн үг. Одоо дараагийн одоо function 0.16 секунд болоод цагийн маань бол одоо энэ function маань хариуцж байна гэсэн үг. Хэрвээ бидний энэ гурван зүйл маань маш хангалттай хурдан болцсон бол илүү гарсан цагт нь хүлээгээд юу ч хийхгүй хүлээж яагаад дуудана. Хэрвээ бидний энэ бүх зүйл маань яг энэ хугацаанд таардсан бол дараагийн function main loop маань тэр дороо шууд дуудагдана гэсэн үг. Тэгээд одоо энэ маань loop дараа нь энэ дээр одоо би log чиг үзье console log hello тийм hello гэж хэлчихэ. Сая нэг main loop-ийг бид нэрэнд ажиллуулдаг байна. Main loop-ийг дуудаж хамгийн сүүлд одоо ажиллуулах хэрэгтэй start function. Энэ дээр comment хийчихье start main loop. Hello одоо энэ харж байгаа энэ тоо нэмэгдээд байна. Hello гэдэг зүйл одоо энэ function маань дахин дуудагдаад байгаа browser одоо энийг хийж байгаа гэсэн. Browser маань цаасаа биднэрт энэ request animation frame гэдэг function биднэрт өгсөн байгаа. Энэ маань одоо web-ийн стандарт өнөөдрийн энэ одоо хаана ажиллах гэх юм бол Chrome version 24-өөс дээш бүгдээрэн дээр нь ажиллана. Edge дээр ажиллана. Firefox version 23-аас дээш ажиллана. Internet Explorer 10-аас дээш ажиллана. Opera 15, Safari 6.1-ээс дээш бүгдээрэн дээр энэ function байгаа гэсэн үг. Одоо яг өнөөдрийн стандарт. Энэ бол desktop version. Дараагийн энд нь болохоор гар утасны браузераар харагдаж байна. Android browser дээр, Chrome browser дээр, Edge, Firefox, Opera, Safari, Samsung интернет гэнэ. Энэ нь бол асуултын тэмдэг болсон байна. Тэрэн дээр бол ажиллах юм бүүмэд одоо энэ шинээр гарч иж байгаа гар утасны браузер ах шиг байна. Ерөнхийдөө бол одоо энэ бүх юм өнөөдрийн яг стандарт одоо орчин үеийн технологиуд дээр бол бүгдээрэнд нь одоо апдейт хийсэн браузерууд дээр
бүгдээрэнд нэг function байгаа гэсэн үг. Тэрөө байхгүй бол бид нэр set timeout гэдэг function ашигладаг байсан. Бид нэр өөрсдөө цагаад бүгдийг нь тооцоолж бид үсгүүл нь бол бид тэр процессыг хийж үзүүлэхийг хүсэж байна. Гэхдээ бид нэр цаг байгаагаа одоо 10% нэг үлдсэн энэ стрим маань үргэлжлэхэд 10 сарын 20 гэдэг стрим маань бол ингээд бол дуусгалчаад байгаа. Тийм учраас би цагаа өмнөх үднээс тэр зүйлийг ярихгүйгээр request animation frame-ийг шууд ашиглаад энэ зүйл нь бол ингэж ажилланаа гэж тайлбарлажээ. Дараагийн бид нэр одоо clear screen гэж. Clear screen гэдэг нь маш амархан. Биднэрт энэ context гэдэг зүйл байгаа. Context clear гэдэг function байгаа. Canvas HTML5 canvas clear. Clear rect тийм clear rect. Энэ дээр одоо энэ юу documentation харагдчих. Энэ метод нь canvas-ийн яар одоо хэмжээг өгнө. Argument нь бол энэ харагдаж чинь x, y. Ханаас аль хүртэл одоо энэ дүүжин бокс дотор байгаа бүх одоо энэ canvas дээр бидний зурцсан байгаа зүйлсийг clear хийнэ гэсэн delete хийнэ. Яг одоо би энэ frame main rule ажиллуулахгүйгээр зөв comment толгож байгаад одоо энэ function ажиллуулж үзье. Clear rect. Энэ болохоор би одоо энэ x y-ийн зам хэсгийнх нь бол x y юм би 0 0 гэж 0 0 гэдэг нь болохоор энэ координат гэхдээ бид нэр хэрэг санаж байгаа бол бид нэр өмнөх хичээлүүд дээр translate хийсэн контекст 0 0 гэдэг нь бол одоо 0 0 гэдэг нь одоо энэ голдоо ирсэн байгаа. Origin гэдэг нь одоо энэ голын цэг болцсон байгаа. Тэгэхээр бид нэр x y хасах одоо 400 бидний энэ дэлгэцийн урт маань бол нийтдээ 800 аашээ 600 энэ маань 4 3 хэмжээ гэж ярьдаг. Тэр энийг бодоо үзэх юм бол 800 600 гэдэг чинь 4 3-ийн хэмжээ. Одоо яг нэг хойдлын 2 тэгүүдийн насаад 8 6 гэсэн 2 5 хэмжээ бодъё. Тэгээд 8-ыг 2 туваах юм бол 4 6-аг 2 туваах юм бол 3. Тэгээ одоо энэ хоёр ярцаа бол хоёрыг нэг ижлэгэн тоонд хуваахад 1 4 1 3 гарч хийж байгаа. Тэгээ нэг 4 3 ярцаа гэж одоо энэ дөрвөлжин бокс гэсэн үг. Орчин үеийн ижлэгэн юм маань арай өөр юм урт арай өөр хацаатай болсон. Гэхдээ бид нэр тоглоомоо ихтэй 800 600-ийн югаар хийж байгаа. Тэнгүүд бидний одоо clear rect гэдэг нь хасах дишигээ хасах 400 дишигээ дишигээ бол нэмэх 300 бидний одоо координат маань ийм байгаа. Тэгээд бид нэр одоо энэ цэг дээр хийх нь гэсэн үг. Эндээс ирээд бид нэр одоо юу хүртэл үзье. 400 300 уртыг нь 400 300 одоо яг энэ хэсгийн боксыг clear энэ хэсгийн бүх юмыг цэвэрлэе гэдэг одоо саяны function ажиллагаа үзье. Тэнгүүд бид нэр одоо энэ юун дээр заахта бид нэр дэлгэцийн голд одоо координатаас шийдвэрлэхэд бид нэр урт өргөнөө шууд 2 туваацсан. Бидний урт гэдэг нь 800 өндөр нь болохоор 600 байгаа. Тэнгүүд яг түүнийг тэгээ адилхан. Гэхдээ бид нэр энэ тохиолдолд уртыг хасах 2 дугаар яг бид нэр энэ хасах чиглэлд одоо буцаж ухалж явах гэж байгаа. Тэгээ өндөр нь бол дээш явна. Тэр нь бол зөв. Тэнгүүдээ яг адилхан энэ дээр би variable хийчихье. Half width. Тэр маань яг width гэдэг одоо уртыг 2 дугаачин half height. Тэр нь болохоор өндрийг 2 дугаачин. Үндсэндээ бол энэ 400 300 гэсэн үг. Тэгвэл бидний пастта хасах half width. Одоо энэ маань хамаагүй уншигддаг болж байгаа. Координат нь болохоор хасах одоо нэмэх height тэр маань болохоор бид нэр энэ зүүндэд буландаа одоо хүрээд ичлээ гэсэн үг. Дараа нь бид нэр хэр хэмжээтэй одоо дөрвөлжин delete хийх гэж байгаа юм бэ? Баярлалаа. Баталд. Тамаач гэсэн харж байгаа баяртай. Тэгээд одоо энэ function-га дуудаа ажиллуулах юм бол гэхдээ бид нэр энийг
жоохон байж байгаа дуудаж ажиллуулахыг хүсэж байна. Тэгэхээр яагаад гэвэл бидний бүх зүйл зурагдаад дууссаны дараа set timeout гэдэг нь бас энэ request animation гэдэгтэй адилхан asynchronous function хэсэг хугацааны дараа бидний function дуудана гэсэн үг. Тэмдгээр би anonymous function гэдэг нь болохоор нэргүй function. Би одоо шууд энэ дотор нь function пастаад эхний аргумент нь хоёрд нь болохоор хэсэг хэр хугацааны дараа энэ function дуудах юм бэ гэдэг хугацааг нь бол өгнө. Энэ нь миллисекундээр яа. Миллисекунд гэдэг нь 1 секундэд 1000 миллисекунд байгаа. Тэгээ 5 секунд хүлээгээд одоо context clear саяны function би дуудаад ажиллуулна гэсэн. Одоо ч зэнийг ажилласангүй. Энд бас лог дээр харъя. Hello. Тэгээ 1 секунд хүлээлээ, 2 секунд хүлээлээ, 3 секунд хүлээлээ, 4 секунд хүлээлээ, 5 секунд. Hello. Бид нэр юу гарч ирсэн. Гэхдээ энэ clear rate гэдэг юм байна бол яг бидний бодсон шиг зүйл бол болсонгүй. Тэрний 00 гэвэл юу басаа харъя. Энэ дээр ихтэй ондорсон байж бас магадгүй. Тэгсэн чинь ямар ч юм 00 гэсэн чинь энэ хэсгийн цонх маань ерөнхийдөө delete хийгдсэн анзаарсан бол одоо би энэнийг алгуулга харъя. Онгоцны маань одоо яг энэ хал хэсэг нь байх болсон ба би нэг жоохон зүгдээтгэв. Амруулаад баруунгийн хэсэг нь байх болчлоо 00-оос эхлээд бид нэр юу гэж заалаа координат 300 400 одоо хаалх гэдэг юм байна 400 тэгээ 300 гэсэн хэмжээгээр delete гэсэн y нь одоо энэ чиглэлд явж байна x нь бол одоо баруун чиглэлд бол явж байна гэсэн. Тэгэхээр бид нэр энэ чиглэлд хасах 400 нэмэх 400 бол эндээс эхлээд тэгээд ийм хэмжээтэй зүйл заасан байна. Тэгээ яагаад түрүүн ажиллаагүй би бас гайхалаа. Дахиад орлоо үзье. Height хасах half-bit Гэтэ энэ 5 секунд би хүлээмээр байгаа ч гэсэн би 1 секунд ч. Энэ нэг сонирхолтой байна шүү. 00 гэсэн чинь зөв явсан, x y зөв явжсэн, x нийшээгээ, y нийшээгээ. Тэснэ тэндээс ихтүүлээд нийшээ. Энэ y маань нөгөө нэг бид нэр координат байрны солилцоо учраас өндрийг нь доошоогоо гэж зааж өгсөн. Яагаад тэгэхээр энэ маань болохоор одоо юу анзаарсан бол бидний координат маань бол энд ирсэн байгаа. Гэхдээ бидний y маань дээш явж байгаа. Тэнгүүд бид нэр хасах 400 нэмэх 400 гээд энэ цэгт ирсэн. Дараа нь delete хийхдээ ийшээгээ 400 дээшээгээ 400 гэж заагаад. Тэнгүүд дээшээгээ delete хийгээд явчихж байгаа учраас энэ дээшээ биднээс дэлгэц байхгүй тэр маань харагдахгүй байгаа. Юу болвоо гинэ. Одоо юм болж байна. Хэрвээ нь юу болоо гэж саяны миний clear хийгдөхгүйснийг асууж байгаа бол одоо би энд хасах тэмдэг тавих хэрэгтэй байсан. Одоо яг энэ тайлбарлаж байна. Одоо яг бидний яг хүсэжсэн шиг дэлгэцийн маань энэ хэсэг маань delete хийгдсэн, энэ хэсэг маань цэвэрлэгдсэн гэсэн. Энэ зурагдсан байсан одоо бүх юм цэвэрлэгдээд одоо хов болсон болцсон гэсэн. Бид нэр яаж өгсөн бэ гэхээр одоо кодн дээр энэ харах юм бол бид нэр энэ half bit гэдэг нь хасах 400. Тэгээд өндөр нь болохоор 400, 300. Тэнгүүд энэ маань юу гэж байгаа вэ гэхээр бидний ихтэй цагийг зааж байгаа координат маань тэр маань болохоор ийшээгээ хасах 400 гэдэг нь энэ хасах 400 дээшээгээ 300 тэр маань бол энэ тэгээд бид нэр одоо яг энэ булангийн энд бол бидний одоо орж сегмент бол ирсэн байгаа. Тэгээд тэндээсээ бид нэр дээшээгээ бид нэр ингэ delete хийсэн. Яагаад гэхээр би нөгөө өндрөө доошоо явж байгаа гэж удаад өгсөн байсан. Нөгөө зүгээр ихэнх одоо хоёр хэмжээс одоо веб аппликейшн ч юм уу фреймворк гэдэг ихэвчлэн энэ дээрээсээ 00 гээд y-ын доошоо заасан байдаг. Гэхдээ бид нэр болохоор Cartesian coordinate system гэж одоо ашиглаж байгаа. Cartesian coordinate system нь болохоор голдлоосоо бүх юм ихэлдэг. Ийшээгээ. Тэнгүүд бид нэр болохоор ийшээгээ одоо хэмжээг зааж өгөөд. Тэгвэл бид нэр заахдаа
clear хийхдээ хасах 600 гэж одоо энд clear хийхдээ одоо энэ утгаа өгнө гэсэн үг. Яагаад тэгэхээр бидний координат нь болохоор y-ын дээшээгээ нэмэх y, дээшээгээ хасах y байгаа. Тийм учраас бид нэр доошоогоо delete хийхин тулд хасах 600 гэж одоо хэмжээгээ delete хийх хэмжээгээ хасгаар нь өгнө гэсэн үг. Тэгээ кодон дээрээ би одоо xy нь болохоор хасах 400 дээшээгээ 300 z-ийн болноор очсон. Тэнгүүдээ тэндээсээ 400 баруун дээшээгээ 400 яваад доошоогоо 300 явна гэдэг маань доошоо гэдэг маань бол энэ хасах half height. Одоо бид нэр ингээд харах юм бол бидний онгоц маань би одоо юугаа 2 секунд болчих. Time out function-а. Одоо онгоц маань бол бүтэн байгаа. 2 секундын дараа дэлгэцэн маань яг онгоцны маань энэ хэсэг байхгүй болсон. Харах юм бол энэ хэсгийг бид нэр delete хийсэн байгаа. Яаж delete хийсэн бэ гэхээр бид нэр координатаа хасах одоо дахиад хасах 400 энэ маань дээшээгээ 300 ингэж одоо ихлэх замаа зааж өгöd. Тэгээд тэр маань болохоор координат маань одоо энд ирсэн. Энэ зүйдэл болно. Тэнгүүд бид нэр баруун дишээ 400 пиксел доошо 300 пиксел гэдэг нь болохоор хасах 300. Тэгээд энэ дөрвөлжинг delete хий гэсэн. Энэ дөрвөлжинг clear. Тэнгүүд одоо энэ онгоцны маань энэ хэсэг нь ингээ байхгүй болчихж байгаа. Тэнгүүд бид нэр одоо бүхэлд нь бид нар зөвхөн одоо бүхэлд нь delete хийхгүй зөвхөн энэ хэсэгтээ дахин рендер хийж байгаа бол энэ хэсгийг одоо clear хийгээд энийг дахин зураад иж болно. Яагаад гэвэл энэ маань цөөхөн пиксел. Энэ маань дэлгэцийн бүтэн delete нь бүгдийн зурнах юм бол 800 пиксел, 600 пиксел дэлгэц маань ийм хэмжээтэй байгаа. Тэр бид нэр заримдаа зөвхөн энэ хэсгийг delete хийхийг хүссэн үед одоо саяны функшнгоос координат замын зааж өгөөд delete хийж болно гэсэн үг. Одоо бид нэр энэ алгоритмын маань эхний алхам, дөрөвт алхам хоёр маань бол одоо бэлэн болчлоо гэж ойлгож байна. Дахиад бид нарт энэ set timeout гэдэг функшн хэрэггүй. Эндээс гэдэг copy дэх зүйл нь юу вэ гэхээр энэ half with half height гэдэг variable-ийг би энд үүсгэсэн. Үүнийгээ би ихтэй дээр үүсгэж гэж бодож байна. Энэ with height гэдэг үүсгэсэн яг энэнийхээ доор зэрэгцүүлээд. Яагаад вэ гэхээр бид нэр clear хийх болгондоо одоо координатаа зүүндэд буландаа аваачих хэрэгтэй болно. Тэгэхэд бол бид нэр энэ функшн маань секундын 60 удаа дуудагдаж байгаа. 60 удаа бид нэр энэ өндрийг 2 дуваагаад, уртаа 2 дуваагаад энэ үрдээ бид нэр одоо энэ луп маань давтагдах болгонд дахин хийгээд авахыг хүсэхгүй байгаа. Тийм учраас бид нэр энэ memory дээр cache-лээд save-дэд авчиж байна. Half with half height. Тэнгүүд одоо clear хийхдээ битийн бүтнээр нь дэлгэцээ. Тэгээд height-ийг нь бас доошоо хасах height юм байна. Хасах тэмдэгтэй байна. Доошоогоо дэлгэц маань бүтнээр одоо ингээд бидний дэлгэц маань clear нэг гэсэн үг. Альбина дахиад жижигрүүлээд main loop-ийг одоо ажиллуулъя. Одоо дэлгэц маань хов болсон болчиход байгаа. Ягаад гэвэл бид нэр draw function-га дуудаг байгаа. Одоо бид нэр draw function-га ship draw гэдэг маань энэ. Гурав дахь маань бол draw хийх. Одоо энэ гурав дахь юм маань одоо биднэрт бол одоогийн байдлаар манайгийн бидний гейм инженер бол ганцхан обжект байгаа. Тэр маань бидний хөлөг. Одоо тэгээд энэ маань секундэд 60 удаа clear хийгдээд энэ маань дахин зурагдаж байгаа гэсэн. Ягаад бид нэр энэ хэрэгтэй вэ гэхээр бид нар одоо энэ ship хөдөлгөхийг хүсэж байгаа. Бид нэр сүүлд өмнөх хичээл дээр keyboard events гэдэг функшн бичээд дууссан. Тэрний бичсэн гол зорилго нь болохоор энэ хөлгөө одоо бид нэр удирдах тоглох боломжтой болно гэсэн үг. Тэгмүүд бид нэр clear хийхгүй бол одоо энэ онгоц маань урагшаа явах юм бол ингээд давхарлсан clear хийгдэхгүй бол одоо онгоцууд маань ингээд давхарлсан зурагдаад энэ өмнөх юм маань зураг дэлгэц маань утгагүй ингээд замбраагүй юм болно. Тийм учраас бид нарт энэ clear дэлгэцээ цэвэрлэж дараагийн фреймд бэлдэх энэ функшн маань энэ функшн маань одоо бидний хамгийн ихний алхам маань энд хэрэгтэй болж байгаа. Одоо ч гэсэн бид нэр автод хийгээд зурж үзье хөлгөө. Ship маань дотроо
Нэрээ бид нэр санаж байгаа бол энэ spaceship гэдэг обжект үүсэхдээ энэ маань position гэдэг дотроо property байгаа. Position гэдэг нь болохоор vector. Бидний хаана байгаа гэдэг vector байгаа. Position бид нэр энэ дээр vector mathematic одоо метод дээр add гэдэг function бичсэн байгаа. Одоо энэ дээр бид нэр add энэ дээр vector create энэ болохоор дараа одоо бид нэр яаж энэ онгоцоо өгөх гэж байгаа хэмжээгээ бичнэ гэсэн үг. Энд дээр нь би x direction 0 y-ыг 1 одоо энэ маань болохоор position 1-1-ээр нэмэгдээд онгоц маань дээшгээ координат маань ингэж одоо shift маань дээшгээ явна гэсэн үг. Энийг одоо update гэдэг дээр нэмж тавьчих. Одоо ингэ харах юм бол F5 юу болсон бэ? Position vector add ямар ч error заасангүй гэхдээ shift маань хөдлөхгүй байна. Одоо debugger ажиллавал одоо бид түрүүний видеон дээр хайлтсан хэрвээ энд дэлхийн том компанид ажилд орохыг хүсэх юм бол debugger одоо чиний хэр сайн debugging skills ч одоо хэр сайн байна. Debug гэдэг нь одоо би live debug хийх гэж энд одоо error гарсан. Тэр алдаа хаана байгааг би олохын тулд одоо update method дээр параметр зогсоож байна. F5 параметр зогссон шиг position маань vector object мөн тэгээ одоо энэ бидний үүсгэсэн vector object дотор нь add method байгаа. Тэр нь болохоор add method маань өөр vector авах гэсэн бид нэр болохоор шинэ vector үүсгээд асууж байгаа. F9 энд болохоор одоо бидний шинэ vector маань үүсэж байна. 0 1 гэдэг одоо утгатай. Шинэ vector үүссэн одоо add function руугаа order vector гэдэг нь одоо саяны бидний үүсгэсэн энэ x0 y1 гэсэн vector. Тэнгүүд this x гэдэг нь болохоор одоо энэ position гэдэг нь position vector маань this гэдэг нь одоо энэ position vector shipping тэрний x y нь одоохондоо бол хоёулаа 0 байна. Энийг одоо нэмж байгаа нь энэ this y маань бол 1 болсон. Тэгээд position маань одоо x01 одоо энэ маань зүг босаар гэж дахиад би play дахиад ирээд би одоо F10 дараагийн ялхан position 02 update хийгдэж байна. Дахиад F9 дараагийн loop position маань бол update хийгдэж байна. Гэхдээ shift маань бол байрандаа байгаад байгаа. Энэ нь бол одоо бидний дараагийн засах програм. Ерөнхийдөө бол энд одоо ямар ч алдаагүй бүх зүйл маань ажиллаж байна гэсэн. Гэхдээ shift маань бол хөдөлгөхгүй байгаад байгаа. Тэр маань бол энэ draw гэдэг function дотор байгаа. Draw гэдэг нь болохоор одоо бид болохоор би энэ position энэ vector гэдэг нь vertices гэдэг нь болохоор бидний одоо модель энэ spaceship гэдэг модель маань энэ object байгаа. Үүнийгээ бид нэр болохоор move to line to гэдэг методод дуудаад энэ line to гэдэг одоо бид нэр энэ хөлгөө зурсан. Гэхдээ энэ хөлөг маань хаана зурх юм бэ гэдэг зүйлээ бид нэр бол хийж өгөөгүй. Тэр нь болохоор context translate одоо бид нэр хамгийн анх нэг main дээр координатын системийг олдоо авчрахтаа энд width height гэдэг энийг одоо дахиж хоёр дахь шаардлагагүй. Width height олдноо авчиж одоо бид нэр Cartesian coordinate system руу одоо шилжих одоо олдны translate гэдэг методыг дуудаж ажилласан. Одоо яг үүнтэйгээ адилхан translate гэхдээ this position x is position y одоо хөлөг маань бол translate хийгдсэн. Одоо голын original солигдсон гэсэн үг. Гэхдээ түүнээс өмнө бид нэр translate хийхэд одоо бидний энэ main coordinate одоо coordinate system-ийн маань main coordinate маань одоо axis маань голын coordinate origin-гоо бас хөдөлгөөд авах гэсэн байгаа. Тэгэхэд бол яадаг вэ гэхээр одоо бид нэр save гэдэг метод хэрэгтэй болно. HTML 5 танаас save Save гэдэг метод нь юу гэдэг юм бэ гэхээр одоо Canvas-ны минь одоо яг origin одоо coordinate system хаас энэ маань артта matrix гэдэг зүйл байдаг. Transformation matrix энэ байна. Тэгээ current transformation matrix яг энэ зүйлийг нь copy хийж аваад memory-д хадгалчихна. Stack гэдэг зүйл одоо давхар хадгалчихна гэсэн үг. Тэнгүүдээ өөр одоо дараагийн translate хийхэд transformation matrix маань одоо update хийгдээд өөрчлөгдөн. Тэгж жагаад буцаагаад энэ save гэдэг методыг дуудсаны дараа буцаад restore гэдэг function байгаа. Энэ restore гэдэг function-д дунгууд буцаагаад
хуучин transformation matrix маань одоо хуучин координат системийг буцаа шилжчихнэ. Энийг яг тайлбарлахад хэцүү үзүүлсэн арай амархан баг. Яг одоо би энэ translate хийгээд бичсэн тоглоом зураад үзье. Онгоц маань дэше яваад байхгүй болоод өгсөн. Гэхдээ би энд main loop-ын дээр ингээ context direct яг origin гол дээр 10 хэмжээтэй одоо box 6 10 pixel 10 pixel гэдэг хэмжээтэй яг гол дээр тэгээд би одоо энийг debugger-аас энэ тавиад loop ихлэх болгонд энэ debugger ажиллаж clear хийхээс өмнө F5 одоо энэ дэлийн харагдаж байна голын энийг яаж зөндөж чадахгүй пауз авчихсан учраас энэ ажиллагааг response өгөө. Одоо энэ пауз одоо энэ браузер маань надад scroll хийхгүй бүх юм ажиллагааг болсон. Яг тэр параметр бүгдээ ингэ пауз хийгдсэн. Энэ ихтэй миний хүссэн зүйл биш байсан. Би нэг яаж үзүүлэх вэ гэхээр ингэж үзүүлээ. Main loop ажиллахгүй гэсэн юм байна. Одоо энэ гол дээр 10 гэдэг энэ маань зурагдсан байгаа. Дараа нь бид нэр translate хийгээд одоо энэ ship маань бол position маань дэше ингээд одоо нэг фрейм болгонд энэ маань бол нэг одоо pixel дэшиж байгаа. Нэг одоо position тэнгууд үүнийхээ дараа translate-ийн одоо шийдвэл энийг би 10 болцсон байна гэж одоо position маань 10 болцсон. Y нь x нь 0 хэвээрээ дараа нь дахиад x миний 10 биш юм байна. Translate-ийн 30 болгоё. Одоо энэ харах юм бол хамгийн эхлээд одоо бидний бичсэн код харуулж байгаа даа. Одоо энд бол бидний бичсэн 3 мөр код харагдаж байна. Хамгийн эхлээд одоо 48 дахь мөрөн дээр энэ маань бол одоо field rect гэдэг маань x нь 0, y нь 0 гэсэн. Тэнгүүд одоо энэ гол дээрээс y нь дээшээ байгаа учраас одоо бидний координат систем нь y гэдэг нь дээшээ зааж байгаа. Тийм учраас энэ бокс зурсан байна. Дараа нь хэсэг хугацаа өнгөрсөний дараа ship маань автаа тэгээд translate хийгээд байгаа одоо координатаа хөдөлгөөл байгаа гэсэн үг. Тэнгүүд 30 одоо фрейм явсны дараа гэж бодъё. Тэнгүүд голын одоо координат маань бол энд ирсэн байна. Дахиад одоо хэсэг хугацаа өнгөрөх юм бол энэ бол голынхаа одоо энэ origin-гаа бол ингээд хөдөлгөөд байгаа ч гэсэн чинь бол маш муу зүйл. Бид нэр болохоор origin-гаа голоос хөдлөхгүй яг эндээ байж байгаасай гэж хүсэж байгаа. Бид нар бол origin-гаа голоос нь хөдлөхийг хүсэхгүй байгаа. Яг эндээ 00 маань энд байгаасай. Тийм учраас бид нэр болохоор save хийгээд restore хийгээд байгаа гэсэн үг. Саяны энэ ship function дээрээ translate хийхээ өмнө бид нар яг одоо байсан хуучин coordinate system-ийг save хийх гэсэн үг. Энэ coordinate system-ийн маань background-д бол matrix transformation matrix. Тэр 10 хоногт би одоо энэ stream маань энэ хичээлүүд маань гайгүй хурдтай урагшаа явах юм бол бид нэр энэ transformation matrix гэдэг зүйлийг би дааж амжих магадгүй. Энэ плейлистэн дээр тоглоомын параметрууд зориулсан vector mathematics хичээлүүд гэдэг. Энэ дээр би бол тэр matrix гэдэг зүйлийг бол удахгүй дараагийн хичээлээр бол ярина. Одоо яриаг байгаа ч гэсэн ерөнхийдөө бол энэ background-нда бидний яг одооны байсан координат системийг матриксыг дуулаад авцсан. Тэнгүүдээ дараа нь тэр матриксаа өөрчилж чинь бид нэр translate хийгээд голынхаа өөрчилсөн. Тэнгүүдээ дараа нь бид нэр хөлгөө зураад хамгийн сүүлд нь restore. Бид нэр хөлгөө зурж дуусангуудаа одоо бидний координат системээ дээш нь болгоцсон бол буцаагаад байсан байранд нь наваачна гэсэн үг. Энэ үг хийсэн үйлдэл ерөнхийдөө ухраана гэсэн үг. Яг ингэж одоо save translate энэ зүйлийг ингэж matrix гэж яриад толгой өргөж байгаа бол ингэхийн оронд бид нэр хасах this x хасах this y гэдэг ингээд ухраацсан яг адилхан гэсэн үг. Одоо ингэж бид нэр координат системийг хөдөлгсөн. Түүнийгээ буцаагаад хуучин байсан юм нагуулж байна. Гэхдээ тэр нь болохоор саяныхаа үйл нь арай зөөхөн үйлдэл юм бодонгод. Ер нь би саяныхаар хийдгийг бодлоо. Шийдлээ. Яагаад тэгэхээр энэ цөөхөн функшн дуудаж байна.
нөгөөд чинь save гэж нэг function дуудаад translate хийгээд буцаа restore 3 function дуудаж ирсэн. Энэ бол одоо 2 function дуудаж байна. Яагаад вэ гэхэд бид нар ихтэй удахгүй save гэдгийг бол ашиглав. Бидний rotation гэдэг зүйлийг ороод ирэх үед одоогонд бол бидний хөдөлмөрөнд ямар ч иргэдэггүй зөвхөн linear translation одоо шулуун algebra гэж ярьдаг linear algebra гэж одоо шулуун хөтлөж байгаа. За одоо парамен юу вэ хараа. Main loop ороод энэ эдгээрийг алгаад main loop ажиллая. Одоо бол бидний голын координат гол маань бол тэндээ байсаар байгаа координат маань. Тэгээ shift маань бол ингээд одоо удаанаар дэше яваад өглөө. Нэг пикселийн нэг фреймд одоо нэг пикселийн заатай апдейт хийгдэж байна. Ер нь матрикс гэж яг юу хэлж байна гэж матрикс гэдэг маань ерөнхийдөө бол тоо. Матрикс гэдэг маань ерөнхийдөө бол одоо би вектор гэдэг хичээлийг үзсэн бол дотроо бол векторууд гэсэн үг. Нэг вектор. Энэ одоо x гэдэг нэг вектор. Y гэдэг нэг вектор. Одоо хоёр хэмжээс одоо бидний хийж байгаа гейм инженер дээр бид нар хоёр хэмжээс матрикс тоодохгүй бичнэ. Энэ маань болохоор одоо дотор дөрвөн ширхэг тоо байна гэсэн үг. Тэр дөрвөн тоо маань эхнийх нь болохоор нэг вектор. Энэ вектор маань болохоор x одоо координатын s вектор гэж нэрлэдэг. Y вектор. Энэ маань одоо хоёр тоо байна. Биднийхаар одооны identity matrix маань бол одоо x нь 1 0 0 1 гэсэн одоо яг ийм дөрвөн тоо байгаа. Энэ маань identity matrix гэж бол нэрлэдэг. Matrix гэдэг нь ерөнхийдөө тоо энэ бол хоёр хэмжээс matrix. Хоёрыг санаа 2 гэдэг matrix. Тэнгүүд энэ маань доошоо болоод одоо энэ маань өөр тоонууд өөр одоо 3 тоо хадгалдаг болоод ирнэ. Энэ маань 3 хэмжээс matrix болж ирнэ. Энэ маань 0 0 1 энэ маань 3 дахь хэмжээс нь болохоор z гэдээ орж ирнэ. Бид нэр 3 хэмжээст одоо Cartesian coordinate system Cartesian coordinate system энэ зүйлийг бид нэр ашиглаж одоо гейм инженер бол бичдэг. Одоо энэ 2D гейм инженер энэ бол сургуульд бол 2 хэмжээс одоо маш багын заадаг. Ерөнхий анхшны ойлголтыг бол сургууль заадаг. Энд бол одоо 3 хэмжээс тэгэнгүүт энэ зурган дээр одоо харагдаж байна. Одоо x нь энэ x нь энэ өнгөөс одоо y нь энэ z нь энэ гэдэг одоо 3 хэмжээс обжект зурж эхлэхэд бид нэр бол 3 хэмжээс одоо вектор тэгээд 3 хэмжээс вектор гэдэг матрикс маань одоо 3-ыг харьцан 3 9 ширхэг тоо байна гэсэн үг. Энэ маань болохоор бидний векторуудыг трансформашн гэдэг нь одоо эднэрийг хөдөлгөж эргүүлж ингэж окторгоо хөдөлгөнө гэсэн үг. Энэ процессыг хийхэд биднэрт матрикс гэдэг зүйл бол хэрэг болдог. Тэр матриксыг маань болохоор энэ Canvas object маань context гэдэг object маань бидний өмнөөс энэ translate гэдэг методыг дуудаад бид нар одоо координатаа бол хөдөлгөөд байгаа. Тэр чинь энийг сайн ойлгохгүй байгаа миний энэ хичээлийг үзсэн бол ойлгох болов гэж бодож байна. Би вектор математикийн хичээл 01 гээд 2 хичээл хийсэн байгаа. Тоглоомын параметруудад зориулсан вектор математикийн хичээлүүд. Энэ маань ерөнхийдөө явандаа 3 хэмжээст математик болно. Тэгээд цаашдаа 4 хэмжээст математик гээд тоглоомын параметруудаас хэтэрсэн болоо явуул цаашаа 4 хэмжээст математик, 5 хэмжээст математик гэдэг тэр нь бол 5 хэмжээстийг нь би 4 хэмжээс 5 хэмжээст нь бол одоо толгойн дотрооч төсөөж чадахгүй байгаа зүйл. Яг тэр бид нар 3 хэмжээс ертөнцид амьдардаг. Ерөнхийдөө би 3 хэмжээс төвтлөл бол матрисуудаар бичижсэн. Тэгэхээр ерөнхийдөө би одоо голынхаа координат системийг одоо ship position гэдэг нь тэрийн болгонд нэг нэгээр нэмэгдэж байгаа. Бид нэр энэ debugger дээр хараад F5 одоо ship position маань бид нэр бол нэг одоо x-ийг 0-оор нэмэн x нь юугаарч нэмэгдэхгүй гэсэн үг 0-ыг ямар ч тон дээр 0-ыг нэмэхэд тэр таа өөрөө байна. Тэгээд y координат нь болохоор нэг нэгээр нэмэгдэнэ гэж байна. Тэнгүү shipping position болохоор дэшиг одоо position ингээд нэг нэгээр өсөж байна гэсэн. Одоо энэ position 0 гэсэн байна. Дараагийн фрейм дээр 02 тэгээд дараагийн фрейм дээр 03 тэгээд энэ маань секундэд 60 удаа фрейм рендерлж байгаа. Тэнгүүд 1 секундын дараа одоо онгоц маань 60 фрейм дэвшилсэн байна гэсэн үг.
update гэдэг function дээр одоо update гэдэг маань кодон дээр бидний main loop гэдэг бол өнөөдрийн яг гол хичээл. Энэ бол одоо main loop гэдэг маань ерөнхийдөө бол алгоритм гэдэг маань алхамаар хийгдсэн зүйлийг бол алгоритм гэж нэрлэдэг. Ямар нэгэн проблемыг шийдсэн хэдэн алхам зүйл байна. Тэнгүүд энэ game loop алгоритм нь болохоор хамгийн эхний алхам нь болохоор дэлгэцээ цэвэрлэн дараагийн фреймд зориулж дэлгэцэн дээр байгаа бүх юм устгаад надад одоо 10% оног л үлдсэн байгаа. Би 10% оног одоо стрим хийх боломжтой. Ягаад тэгэхээр би хандивын данс гэж зуглуулсан. Хандивын дансан дээр би өөрөөсөө 1 сая төгрөг гаргаж одоо энэ стримийг сая 3-7 хоног одоо энэ стримийг хөгжилсэн. Одоо 1 сая төгрөгийг би зарцуулж энэ байрны дүрээс, интернетийн төлбөр, тогны мөнгө, хоолундны мөнгө, автобусны мөнгө гэх мэтчлэн бүх зүйлд одоо сая төгрөгийг зарцуулсан байгаа өөрөөсөө одоо надад дансанд минь 15,000 төгрөг үлдсэн. Тэгээ дараагийн сард стрим хийх боломжгүй бас хандивын мөнгө одоо 15,000 төгрөг л би бол яг хандиваар орж ирсэн мөнгөнд л одоохондоо хүрээгүй өөрийнхөө мөнгөөр бүх зүйлийг бол хийсэн. Тэгээ хандиваар орж ирсэн над нэг удаа 10,000 төгрөгийн андив, нэг удаа 5,000 төгрөгийн андив орж ирсэн. Тэгээ 15,000 төгрөгийн андивтай тэгээ дараагийн сарын стрим маань бол боломжгүй болсон гэсэн. Тэрээ одоо энэ 10 хоногт одоо стрим маань үргэлжлэн 20 гэд миний одоо бүх юм хаагдсан цаанаасаа. Тэгэхээр би одоо цаг бага учраас гэсэн game engine-ийн JavaScript-ийн параметрыг л бүлгүү хийхийг бол бодож ин 10 хоногт дамжиж. Тэгээ эхний алгоритм энэ main loop гэдэг алгоритм маань одоо эхний алхам нь болохоор дэлгэцээ цэвэрлэн хоёр дахь нь болохоор update гэсэн бид нэр хөлгөө нэгээр одоо дээш нь яаж байгаа үүний оронд одоо бидний keyboard events гэдэг зүйл маань бол keyboard-ороо бид нэр update хийн. Тэрэн зориулж би энэ хамгийн сүүлийнхаа list хичээл дээр DOM events гэдэг хичээл дээр бид нэр одоо хамгийн сүүлийн хичээл дээр бид нэр keyboard events гэдэг энэ обжектыг бол бичсэн байгаа. Одоо бид нэр keyboard-оор дарж энэ обжектыг ашиглан энэ хөлгөө update хийх болно. Энэ хөлгөө бид нэр удирдах удахгүй тоглох боломжтой болно гэсэн үг. Тэгээ одоо бид нэр яг үндсэндээ одоо бидний баг зэргийн анимашн одоо бид нэр өнөөдөр аль хэдийн боцтой одоо онгоц маань дээшээгээ анимашн хийгдэж байна. Секундэд 60 фрейм 60 фрейм хүрж байгаагүй би одоо яаж мэдэх вэ гэх юм бол би developer tool-ийг гаргаж ирээд escape дараад эндээс би rendering гэдэг зүйл байгаа. Би эндээс харахад more tools гингүүд rendering энэ дээр би одоо highlight painting одоо миний энэ юу highlight гэдэг нь одоо энэ браузер маань одоо аль хэсгийг дахиж зурсан бэ гэдгийг харуулж байна. Одоо бидний энэ canvas гэдэг зүйл маань бол дахин апдейт хийгдэж дахин reader гэж байгаа. Canvas-аас бусад бүх зүйлд нь одоо хүрээгүй учраас браузер маань ухаалаг арай тэр зүйлд нь ямар ч өөрчлөлт гараагүй учраас дахиж зурх үйлдэлийг бол хийхгүй гэсэн үг. Зурх үйлдэл маань удаан график карт руу одоо memory хуулна, график карт нэтэргээд энэ бол удаан процесс. Тийм учраас бид нэр зурх үйлдэлийг маш цөөхөн хийхийг хүсэн. Одоо game loop дотроо. Яг тэгэхээр бидний энэ game loop маань цагт баригдаж байгаа би бол хэлсэн. Бид нэр нэг фреймийг 0.16 секундэд амжих нь бидний одоо гол зорилгоо гэж. Тэгээ бидний зорилгодоо хүрж ийн үгүй юу гэдгийг одоо эндээс харна. FPS метр гэж байгаа. Энэ одоо рендеринг гэдэг гарангууд энд FPS метр гэдэг одоо энэ гараад ирж байна. Энэ болохоор одоо нэг фрейм секундэд хичнээн фрейм рендерлж байгаа вэ гэдгийг одоо харуулж байна. Энэ одоо яг одоо 43 гэж зааж байна. 59 60 одоо ерөнхийдөө 59 51 одоо 54 фрейм одоо яг онгоц маань байхгүй болсон учраас онгоц маань дэлгэцэн рендер хийгдэхгүй байгаа учраас тэр рендеринг юм бол хамаагүй хурдтай болж байна. Тэр онгоц маань ороод ирэнгүүт 40 хэдэн фрейм маань багасж байгаа. 40 хэдэн фрейм одоо рендерлж байна, 40 хэдэн фрейм рендерлж байна. Тэгээд онгоц маань гараа явчихгууд одоо энэ фрейм нь өсөж эхэлнэ. 45 фрейм. Ерөнхийдөө бол одоо бидний JavaScript браузер дотор ажиллаж байгаа одоо game engine маань одоо яг одоо энэ компьютер дээр 45 фрейм рендерлж байна. Яг магадгүй энэ миний стриминг парам background ажилласан spoon дээр ажиллаж байгаа өөр бусад парамууд эдгээр нөлөөлж байгаа. Түүнээс гадна бас бидний developer tool энэ маань амар бас удаашруулж байгаа. Тэгээд бид нэр developer tool-ыг хаах юм бол секундэд 60 фрейм бол би хангалттай хүрж байгаа гэж найдаж байна. Одоо энэ маань секундэд 60 фрейм бол хүрж байгаа болов уу гэж найдаж байна.
rendering tool show FPS meter биднийг харж байхнаас зүгээр. Окей, бидний анимашн одоо ерөнхийдөө бас бид нэр одоо ганцхан keyboard-ороо одоо анимашн хийх үлдчихэд байна. Хэрвээ if одоо keyboard-ныхоо бид нэр юуг яарэ? Loop-ын дээр keyboard down keys гэсэн object-ийг console log ерөнхийдөө миний санаа болохоор бид нэр өмнөх хичээлээр санаж байгаад би зүүн тишээ 37 байсан санагдсан. Зүүн тишээ 37, 38, баруун тавчлаг 39, 40 бидний тавчлаг тийм байсан. Key code одоо энэ DOM элемент on key down энэ function энэ дээр харж болно. Log event key code. Одоо би keyboard-ныхоо зүүн төвчлөрөөр дарж байна. Тэнгүүд 37, дээшээгээ 38, баруун тишээ 39, доошоо 40. Тэнгүүд бид нэр одоо эдгээрийг keyboard-ныхоо энэ object-н дээрээ үгсгийн томоор очижээ. Arrow left тэнцүү 37. Анаа 3 удаа копитод. Arrow up. Arrow right. Баруун. Down. Тэгээд 8, 39, 40. Одоо бид нэр бол энэ keyboard гэдэг object-нээс бид нэр энэ юунууд руу хандаад одоо variable-аараа хандаад одоо бид нэр хүн шиг 30, 37 гэдэг нь бид нарт бол ямар ч юм хэлэхгүй байгаа энэ зүгээр л нэг тоо. Одоо бидний энэ маань зүгээр тоо бол биш болж байгаа гэсэн үг. If keyword events тэгээд бид нэр хамгийн сүүлд энэ өнгөрсөн хичээлээ төгсөд бид нэр is key down гэдэг function бичсэн. Is key down маань болохоор key code-а пассан. Тэрэн дээр бид нэр is key down гэдэг function тэгээд энэ дээр бид нэр keyboard гэдэг object-ныхаа саяныхаа keyboard events object-ны arrow up гэх юм бол одоо энэ хөлөг маань дэшигээ нэгээр нэмэгдэн. Одоо энийг дахиад 3 удаа тавьдаад arrow down тэрүү доошоо байх юм бол хасхныг эсвэл хасхныг гэхээр орд зүгээр энэ метод дээр subtract гэсэн арай зөв юм байна. Subtract position-оос одоо нэгээр хасна. Дараа нь бид нар баруун тишээ тарах юм бол x direction дээр бид нэр position дээр нэгийг нэмнэ. Одоо энэ дээр upright. Энэ болохоор x нь 1, y 0. Нөгөөх нь болохоор адилхан up left, arrow left. Энэ маань болохоор subtract гэдэг метод хасах. Одоо бидний хөлөг маань keyboard-ороо бид нэр хөлгөө өдөрч шатнаа гэж найдаж байна. Зүүн тишээ тарангууд би keyboard-ныхоо зүүн тишээ тарсан чинь error гарсан. Subtract методын дээр order vector is not defined гэж байна. Бид нэр subtract гэдэг function маань болохоор бидний энэ маань order vector гэдэг одоо argument авна гэсэн. Гэхдээ бид нэр кодн дээр харах юм бол order гэж бичсэн байна. Vector энэ тест Lego-гийн харгаа. Subtract гэдэг нь order vector. Окей. Яг тэр бидний argument дээр order-ыг авцсан гэсэн мөртөө function дээр бид нэр variable ашиглалтаа order vector гэж бичсэн байна. Өөр юм алдаа байна уу харъя. Босны гайгүй шиг байна гэж бодъё. За тэгээд console руу ороод одоо бидний хөлгөө би keyboard-ийнхаа зүүн тишээр дарангууд хөлөг маань зүүн тишээ явж байна. Одоо би энд бас энэ log хийгдээд байна. Энэ маань keyboard events гэдэг нь би энэ console log key events гэдэг код ажиллаад байна гэсэн. Энийг одоо бид нэр delete хийх хэрэгтэй. Бид нэр дахиад энэ хэрэггүй. Би зүгээр энэ сая жишээ болгож үзүүлэх гэж юм бичсэн. Зүгээр зарын групп тусламжид би баярлан миний над туслаад одоо миний энийг олон хүнд шеэрлээд аль болох олон хүн болох юм бол одоо пандемиас маань 10 хоногт сайт руу хүрчих юм бол өнөөдрийн байдлаар прогресс нь 15,000 байгаа. Маргааш би их энэ талаараа параметр бичих байхаа прогрессныхаа. Тэгээд дэлгэцэн дээр харуулдаг болно. Одоо тэдэн хувьтай прогресс хийж байгаа зорилго нь сайт руу гэдэг. Одоо хүн болоод хэрэг миний зорилго бодлоор 100 хүн болчих юм бол
Монголд бол 3 сая гаруй иргэн байна. 3 сая иргэнтэй болсон. 3 саяын талаас ихэнх нь бол залуучууд. Одоо тийм олон залуучууд байхад тэр дотроос надад нэг 100 програм бичих хүсэлтэй хүмүүс олдохгүй л үдэ гэж би бол бодсон. Тэгээд би тэр програм бичих хүсэлтэй хүмүүст одоо хэрэгтэй видеонуудыг хийж өгөө 100 хүн сарда 10,000 төгрөг надад өгөх юм бол 10,000-ыг 100-аар үржүүлэх юм бол 1 сая би зорилгодоо хүрчлээ гэсэн. Дараагийн сарын стримдээ яах мөнгөтэй болж байна гэсэн. Тэрэнд маань зориулаа чи олон хүнд шеэрлэх юм бол энэ маань бол үлцэн 10 хоногт 1 сая хүрэх чинь билүү би бол мэдэхгүй. Тэгэхээр баярлалаа чамд. Шеэрлэх юм бол одоо миний гэхдээ шеэрлэхдээ би чам видео чинь зааж өгье. Миний vlog гэдэг видеон дээр би дөрөвт видео хамгийн сүүлийн видео би дөнгөж өнөөдөр паблиш хийсэн байгаа дөнгөж өдөр рекорд гэдэг нэг цаг 36 минут нэлээд жоо удаан видео. Гэхдээ энэ дээр би бол яг бүх зүйлээ ярьсан. Арталт өнгөрсөн хэдэн жилд юу хийсэн, яасан хийсэн түүх өнөөдрээгээд ер нь бол бүх юмаа бол энд ярьсан байгаа. Тэгээд зорилгоо юу юм, яасан хийсэн гэдэг. Энэ видеог л сайн шеэрлээрэй хүмүүст. Энэ channel апдейт гэдэг видеог. За тэгээд одоо юу гараа мен яг тэр би ингээс видеотой ярьж бас цаг алдмаар байна. Одоо бидний хөлбөмбөг нь одоо дөрөв тишээ явдаг болсон. Дөрөв тишээ дарангууд хөлбөмбөг нь явж байна. Баруун тишээ дарангууд одоо хөлбөмбөг баруун тишээ явж байна. Зорилго нь болохоор миний дараагийн хичээл дээр матрикс гэдэг зүйлээр удахгүй орно гэж ярьсан. Миний гол зорилго болохоор би урагшаа дарангууд энэ хөлбөмбөг нь араасаа гал гардаг. Яагаад вэ гэхээр би энэ хичээлийнхаа ихэнд хэлсэн бидний зорилго гейм инжин бичээд энэ Astrax гэдэг энэ тоглоомыг хийхээ. Энэ онгоц маань одоо урагшаа дарангууд ардталтаа жижигхэн гал гарч байгаа харж байгаа. Бид нар одоо keyboard-ны дээшээ товчлоор дарангууд энэ онгоц маань араасаа жоохон гал гараад дээшээ энэ онгоц маань явж эхэлнэ. Тэгээд би keyboard-ныхоо баруун товчлоорыг дарангууд онгоц маань чигээрээ ингэж баруун тишээ явахгүй. Энэ онгоц маань ийшээ харждаг юм ингэж баруун тишээ эргээсэй гэж хүсэж байна. Би юм дараал мохоо зорж байна. Баруун тишээ дарангууд онгоц маань бол доороо ингэж баруун тишээ эргэдэг. Хэрэг зүүн тишээ дарах юм бол нөгөө тишээгээ ингэж эргэдэг. Онгоц маань доороо эргэнэ гэсэн үг. Тэгээд онгоц маань аль чиглэлд харсан байна урагшаа дарангууд тэр чиглэл рүүгээ ингэж урагшаа явах нь. Одоо жишээлбэл онгоц маань бол баруун тишээ ингэ хардсан байх юм бол бид нар урагшаа дарангууд араас нь гал гараад онгоц маань энэ чиглэлд ингэж явна гэсэн үг. Тийм болгох энд бол биднэрт одоо дараагийн хичээл дээр Matrix гэдэг зүйлийг бол тун удахгүй үзэх байхаа гэж бодож байна. Ямар ч байсан өнөөдрийн хичээл дээр бид нэр онгоц маань бол хөдөлдөг боллоо бидний анимашн гэдэг зүйл секундэд 60 одоогийн байдлаар миний компьютер секундэд 44 фрейм рендерлж байна. Memory ашиглаж байгаа нь бол 3 мега гэж байна. Одоо график карт дотор бол энэ 3 мега маш жижигхэн тоглоом. Энэ 3 мега гэдэг бол дээр үеийн утаснууд дээр ч гэсэн ажиллана гэсэн үг. Бидний гейм инжин байна. Тэгээ одоо ингээд онгоц маань урагшаа хоошоо явдаг. Гэхдээ ингэж урагшаа хоошоо ингэж шууд одоо фреймээр бид нар бол одоо онгоцоо хөдөлгөж байна. Энэ маань бол тийм ч сайн практик биш. Уул нь бол acceleration гэж одоо машин дээр одоо хаазаа дарангууд машин маань баазар хурдан авч ингэж хурдан нэмж явдаг. Онгоц маань бас яг адилхан acceleration гэж онгоц маань урагшаа дарангууд ингэ бага зэрэг хурдан нэмж яагаад ингэж хурддаг болохын тулд бид нэр acceleration гэдэг зүйлийг нэмэн. Тэгээд vector mathematics гэдэг зүйл рүүгээ дараагийн мэдээлэл дээр дараагийн хичээл дээр тун удахгүй энэ vector mathematics дээр бид нэр энэ дээр нэмчижээд үзэх бах. Тэгээд matrix гэдэг зүйлийг энэ дээр удахгүй орж ирэх байхаа гэж бодож байна. Тэгээд тэр бол баяртай өнөөдрийн хичээл маань ерөнхийдөө бол бүгээр дуусч байна. Өнөөдрийн зорилго маань бол бид нэр өнөөдрийн хичээлээр бид нэр юу сурсан бэ гэх юм бол бид нэр main loop гэдэг зүйлээ бичсэн. Тоглоомынхаа одоо гол main loop-ийг бичсэн. Тэр маань 4 алхамтай алгоритм. Эхний алхам нь болохоор дефицит зөвлөн, хоёр дахь нь болохоор апдейт тийм. Гурав дахь нь дараагийн апдейт хийсэн обжектуудад зурна. Тэгээд дөрөв дахь нь буцаад эхнийхээ алхам руу очино. Буцаад эхнийхээ алхам руу гэдэг юм маань яваад дахиад энэ дээр ирээд энэ маань ингээд тойрол тоглоомын quit хүртэл одоо тоглогч маань тоглоомоос гарах хүртэл тоглоом маань ингээд үзээч дуусахгүй тойрол ам гэсэн үг. Энэ хэдхэн алхмад яг энэ дөрвөн алхмыг л дахин хийгээл clear update draw тэгээд буцаад гейм loop дахиад ингээд буцаад ингээд тойрол тэгээд хэрвээ тоглогч маань
exceed хийсэн тохиолдолд энэ маань дуудагдахгүй. Тэгээ main loop маань дуусаад тоглоом маань энэ para маань дуусаад бүх para маань дуусах байгаа. Тэгээ өнөөдрийн хичээлээр бид нэр болохоор ерөнхийдөө бол main loop гэдэг зүйлийг бичлээ. Main loop дээр бид нэр сүүлийн хичээл дээр бичсэн keyboard events гэдэг object-ийг ашиглаж одоо онгоцоо хөдөлгөж үзлээ. Тэгээд бид нэр бас нэг нэмжсэн зүйл нь онгоцон дээр бид нэр draw гэдэг function дээр өмнө нь болохоор онгоцоо байрнаас хөдөлгөхгүй голдоо байсан болохоор энэ метод бол байхгүйсэн. Бид нэр одоо translate гэдэг function нэмсэн. Дараа нь бол бид нэр удахгүй энэ контекст гэдэг үнээр save гэдэг matrix-аас save хийж аваад object маань одоо rotation гэдэг нэр ороод ирэх үед бол бид нэр энэ дараагийн юм хийх хог бид нэр дараагийн хичээл дээр үзэн. Тэгээд өнөөдрийн хичээлээр бол бид нэр draw одоо spaceship object-ийнхаа draw гэсэн методын дээр update хийсэн. Тэр маань болохоор бидний одоо update хийсэн position-оор онгоцыг маань зурдаг болсон. Тэгээ vector mathematics subtract гэдэг метод нэр энэ бас баг байснаар зассан. Үүгээр өнөөдрийн хичээл маань дуслаа. Дараагийн хичээлээр уулзлаа баяр та.